Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үбилэх нэг ангийнхан мэн цацалтаа санчихтаа ойрхон багын андууд хайрлаж явдаг юм шүү би. За ямаг болчих юм гэдэг. Үсэнд миний толгой 27 дахь жилдээ ажиллаж байна. Бага ангийн багшаа. Тэгээд ийм хөөргийн шавнрыг өнөөдөр бас ангидаа угтаж авч байгаа маш их баяртай байна. Тэгээд 1983 оны 9 сарын 1-ний өдөр. За одоо ингээд өөрсдөө эхнээс нь танилцуулаад явчихна. За манай багш маань бас өөрийгөө танилцуулъя. Өнөөдрийн энэ 1983 оны 9 сарын 1-ний ангидаа авч байгаа хоёр багш нь маш их баяртай байна. Та бүхэнтэйгээ өнөөдрийн шинэ орчин, шинэ танхимд хүрэлцэн ирсэн сурагч та нартай сургууль өндөр амжилт хүсье. За одоо ингээд хүнээсээ өөрийгөө танилцуулаад явчих. Энэ хөөрхөө одоо ямар хөөрхөө вэ? Гэрээ 4-р ороо. Сургууль орсондоо маш их баяртай байна. Та бүгдээ танилцж байгаадаа маш их баяртай байна. Багш нараас их юм сурнаа. Миний очиж амар санаагийн дүү юу? Тийм. Манай 3 дугаар анги төгссөн шүү дээ. Аа тийм. Дүү нь ангид ороод ирсэн байна. Ямар дүү? За ганцлагаар гэдэг. Гомны ганцлагаар 12 дугаар байшин байдаг. Анх сургуульд орж байхдаа маш баяртай байна. Ямар дүү юм бэ? За нам Чулуусрын хавтаа Сарамчаа гэдэг манай гэр 20 дугаар байшин байдаг. Сургууль суралцсан орсон гинөчтэй баярлж байна. Цэцэрлэгтээ ямар авах вэ гэж харсан юм. Харин тийм үү? За наад саалын мэдээлэл. За намайг Загдагийн бод гэдэг. Манайх 4-р хороолол ялалтын 20 таатад байдаг. Би айлын доороос 3 дахь хүүхд. Дээрээсээ 5 дахь нь. Тэгээ бид хоёр ихэр маань араа ирж амжсангүй. Хэл ба тий би хэл аюу сайн. Тэгээ би үсэг мэддэг шүү дээ багшаа. Аюу ахны таач авах юм байна. Намайг баярмаа гэдэг. Би 13 дугаар байшин байж манайх. Би гэдэг өөрийгөө он сурна гэдэг аюу тэлтэй байгаа. Би ангид авдаг баяртай байна. Намайг алтан цэцэг гэдэг. Манайх 24 дугаар байшин байдаг. Олон сайхан найзуудтай болж байгаадаа баяртай байна. За барыг нь ахын тосгон мэдээлэлтэй авах юм байна. Намайг төмрийн мөнхтөн бол гэдэг. Манайх 96 дугаар байшин хөгшин сааралт гэдэг 96 дугаар байшинд амьдардаг. Би айлын том охин, би 8 настай. Манай аав төмөр гэдэг, ээжийг дулмаа гэдэг. Манай аав хоёр макамнадын үйлдвэрт ажилладаг. Тэгээ би өнөөдөр нэгэнтээ ангид орсондоо маш баяртай байна. Багшаа Анга мандаж орой. Хөөний сэргэлтэй аваа. Анга мандаж орой. баярлалаа багшаа. За. Сайн байцгаана уу найз та. Ямар гоё найзуудтай очив. За, наваг хөдөрчдний баатарлах гэдэг. Манай гэр Зангатт 7-р ороо. Манай амьдгаа. Бэйди томгүй дороо 4 дүүтэй. За, тэгээд өнөөдөр анхудаа сургуулийн алтан босгоо ялгаж байгаа баяртай байна. Ийм сайхан олон найз нартай болж байгаа баяртай байна. Хөөний сэргэлтэй үетэй юм байна. За дараагийнх нь охин танилцуулаа. Яцгараа бэлтгэл бэ үзэх гэж байна. Намайг цэцэг гэдэг.
манай видеоны шингээ 3 дугаар орсон 5 давхар байдаг. За энэ сайхан өдрийг найзуудтай тулхан сайхан өнгөрөөрэй. Баярлалаа найзуудтай хүрэлцэн ирсэн бүх сайхан найзуудтай. Аль жаргал ирүүдийг хамгийн сайхан. За замцхан намайг Мөгжрлийн мэгмар гэдэг. Би сургууль орж байгаадаа баяртай байна оо. Адныхаа аавсгийг бичээд сурчлаа. Гэдэг би анх удаа энэ 5 дугаар сургуулийн босго алхаад энэ ангид орж иж байгаа төлийг баяртай байна. За намайг Цэмбэлмагийн хамраа гэдэг. Манайхэр 4 дугаар хараад ялтын 9 харангуут байдаг. Тэгээ сургуульд орж байгаадаа баяртай байна. Намайг цааны сайн гэдэг би айлын баг охин. Тэгээд би одоо энэ үеийнхээ бодоод 9 настай орсон уучлаа. Тэгээд 8-нд ангид орж ирсэн их баяртай байна. Намайг 1-нд ангид орж ирсэндээ баяртай. Намайг хүлээж аваарай. За яа. Нэг анит орж. Намайг даваа болтын шүрэн цэцэг гэдэг. Манайх 6 дугаар ишинд байдаг. Анх сургуульд орж ирж байгаадаа маш баяртай байна. Сайн байцгаана уу? Намайг Лутын Батөрч гэдэг. Манайх ялтын 10-12 биш үү? 10-12 гэдэг. За ангийнхандаа сурлагын өндөр амжилт хүсье. Багш амгалж Росын тэргүүний 5 дугаар сургуулийн одоо 83 онд орж ирсэн. Нэгийн ангийн одоо мундаг хөөрхөн сэргэлэн авахтай шагнартаа сурлаг хөтөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. За энэ юуны зураг байна? Айлим хэлээрэй. Айлим. Энэ ямар өнгөтэй айлим бэ? Та нар айлим мэдэх тууштай. Ямар хөөрхөн. За одоо таныг миний хөлтөд айлмын тууштай дандаа гоё айлим мэддэг те. Айлим мэддэг. Бүгд айлим гэдэг үгэнд ордог бид нар үсэг сурах. За бүгдээрээ тэгвэл наашаа хараад гим хэлээрэй. Хамгийн ихэнд ямар аваа сонсогдож байна? За одоо бүгдээрээ араа ингэж сав. Байж суухгүй тий. За наашаа. Алим гэдэг үгэнд ордог үсэг хэлээрэй. Алим гэдэг үгэнд ордог Үцэг барьсан төрхөн гарт минь уг холбох аргыг заасан багагийн багшаа баярлалаа балчин хам бичэн сурлаа багагийн багшаа баярлалаа балчин хам бичэн сурлаа бидний хичээл орж байхад үсгээ бичиж яхад ганц ч үгүй байгаагүй. Хамгийн нямбай биц. анхаалаа. За маш гоё. За хажууд хүүхэд маш гоё дэм болсон. Хоорондоо их нөхөрсөг харьцаатай. За өмнө шодрог сэргэлэн цовоо. Цэвэндээ нүгэлээ гартай нүдэндээ цагтаа хөөх охин биш. Бүгдээрээ л хөөхөн байна. Гэхдээ энийг ангийн дагаар сонгохыг зөвшөөрч байна. Зөвшөөрч байна. Мөх томголагтай нөгөө нэг гоё урнаанаас нэг юм бич ангийн дараа. Удаа усан. За тэгээ мөх томголог маань энэ ангиа. Одоо миний хүүхдүүд чинь нэгэндээ ангиас эхлээд насны өрштэй нэг анги олно шүү дээ. Бүр гөгшин босоо байна ч бид нар нэг анги л гэж аав. Тийм болохоор миний охин энэ ангиа сайхан манлайлж аваарай. Ангиа сайхан болгоод миний хүүхд том болоод мундаг хүүхдүүд болоорой. Тэгээд ийм гоё дарахтай хэмжээний анги цаашдаа улам их гоё супер анги болох байхаа гэж хэлж байна. Супер.
орсон хайрын анхны дурвас бэхэн усж бүтгэсэн ширээний ард сэлсэн уг бүхэн тухугэж чиний тухай бодоо хайрын дуу болж шигэн өртөөцсөн хаваа. Өнөөдрийг хүртэл манай ангиас Шүрэн цэцэг Баттарч хоёр гэр болон оршиж хамтран амьдарч тийм ээ Монголын одоо гэр бүл нэгэн гэр бүлийг үүсгэсэн энэ цаг хугацаагаа бид нар бас хүндэтгэх зөв болов гэж санаад найз нь сэтгэлийн алтан хос өргөмжлөөр өргөмжилж байна. Энэ хүн нэг биш тийм ээ. Олон төрөлт тэмцээн удаа дараа амжилт гаргаж 8-ын дээр, 1-ийн дээр, 4-ийн дээр, 5-ын дээр, 6-ийн дээр энэ ангид манлайлан спортоор явуулсан цаг хугацааны түүхэн дурсгалыг хүндэтгэж Мадилон хэмээх энэ өргөмжлөөр Тэр нэгэн хөвгүүнийг тэсэж чадлагүй харчих юм. Өөрөөсөө ч бараг нуудаг сэтгэлээ өнөөдөр л түүнд хэлчих юмсан. Гэртээ ирж цайгаан уувч гэрэлт царайчин аяганд тусна гэрлэн унтрааж орондоо оровч гэнэт дүрчин бодолд хөвнөө. Орчлонгийн олон хөвгүүд дундаас онцолж чамайг харсан болохоор охид өөртөө хэлж болдгүй гэсэн онгон зүрхний хууль байхгүй.
За бидний сурагч насны дурсамж уулзалтын 35 жилийн ойн баяр 15-наас 2026 оны 15-ны өдрөөс 20-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөр үргэлжилсэн байгаа. Нэгдүгээр ангид элсэн суралцаад 1983 оноос 91 оны хооронд 8 жилийн хугацаанд төгс үедээ манай анги хэдийгээр 42 сурагч төгссөн боловч яг өнөөдрийн ойн баярын үйл ажиллагаанд 16 нэмэх 6 гэхээр нийт 22 хүүхдийн сурагчдын бүрэлдэхүүнтэй ойн баярын маань арга хэмжээ ёслол төгөлдөр үргэлжлэлээр явнаа. Анхны одоо сурагч болж элсэн орсон ангида анги танхимдаа бид орлоо. Бунхан толгой доо гарлаа. Дорн таймныхаа дурсгалт түүхэн газруудаар аяллаа. Одоо 2 дахь аяллаа маршрут энэ Манжуур хотод үргэлжилж байгаа нь бидний баярын ур амьсгалыг улам сайхан болгож байна. Цаг заваа зохицуулан, ажил амьдралаа зохицуулан нэг сэтгэлээр нэгдэж чадсан бүх ангийнхаа андуудад баярлалаа гэж хэлье. Аймгийн тэргүүний 5 дугаар сургуулийн 8-нд ангийнхаа 35 жилийн ойг тэмдэглэж байгаа ангийн найзуудтай уу ангийнхаа багш баярын мэндийг хүргье. Манай ангийн багш Бүжин гэж биднэрт амьдрах ухаан, амьдралын мөн чанарыг зааж ирсэн багштай баярлж байгаа. Тэр багшийнхаа хүчинд бид өдөө зэрэгтэй сайхан яваа. Бид бүгд бахархаж явдаг шүү. Багштай хайртай шүү. Дорн таймгаас эхлээд аялсан маань эхэлсэн. Дорн таймгт одоо бид нэр дурсамж хичээл татвар болоор бас дурсамж хичээл орлоо. Манай ангид нэг 2 багш төрсэн байгаа. 2 багш нь бидний одоо дурсамж хичээлийг маань зааж өгч маш хөгжилтэй субсидиарч ингэж биднэрт маш гоёор ингэж байлаа. Тэгээ бид нар хамгийн гол нь гоё сонирхолтой юм юу байсан бэ? Биднээс салгаа гараар бичүүлж аагаас эхлэж ингэ бэ өсөх хүрт бичүүлж ингэж одоо хичээл зааж бидний анхнд дурсамж болгож үлдээсэ. За тэгээ ерөнхийдөө одоо маш энэ ойн арга хэмжээ минь сайхан бол одоо хамгийн сүүлийн арга хэмжээг бид тэр Манжуур хоттой тэмдэглэж 3 хоног явж байна. Тэгээ одоо энэ ойн баяраараа ингээд ангийн хамт олон та бүхэндээ ингээд бүгдэнд нь эрүүл их сайн самтны хүсээрөөё. Тэгээ бид бүхэн өнөөдөр одоо ингээд Алтан Манжуур хотод аялж явж байна. Тэгээд хөтөлбөрийнхаа дагуу одоо ингээд Арслан зааны хүрээлэн гэдгийг үзээд явж байна. Бид нар бол Дорн аймгийн улсын тэргүүний 5 дугаар сургуулийг 83-аас 91 он төгссөн Бүжин багштай 8-нд ангийнхан байгаамаа. Тэгээд бид бүхэн бүгдээр ойгоо 35 жилийн хойг тэмдэглэхийн тулд ингээд анги хамт толноороо ингээд бас олонхын ингээд бүгдээр хамрагдаад явж байна. Тэгээд энэ бол маш гоё ойн баяр болж байна. Энэ бол одоо бүгд сэтгэл 100% ханамжтай. Би ингээд бас ингээд ярилцчих замдаа асуухад одоо пүүл ингээд сайхан байна гэж байна. Нийт
남인데. Тэрмний 5-р сургуулийн 1991 оны бүжиг багштай 8-ын дэнгийн төгсөгчдийн 35 жилийн арга хэмжээ инхүү эгэлгэр бид бас нэг дуудаж старт байна. Дорн тамгийн 5-р сургуулийн 8-р ангийн сурагчид та бүхэндээ ирээгүй хүүхдүүдтэй одоо бүгдэнд нь мэнд хүргье. За ирж амжаагүй ч гэсэн одоо бид нартэй сэтгэл нэг байгаа. Та бүхэндээ маш их одоо баярлаж байна. За ингээд анги хамт олноороо бүгдээрээ энэ хүн манжир хотын аялалд маш гоё аялаж дурсамжийг иргэн 1-8 дугаар ангидаа хэрхэн суралцчихсан энэ өдрүүд хөгжөөтэй өдрүүд бол маш их байлаа. За тэгээд миний хувьд бол 76 дугаар сургуульд Улаанбаатар хотод 76 дугаар сургуульд ажиллаад, Монгийн сургуульд 10 жил ажиллаад ингээд насаараа одоо 30 гаруй жил бараг одоо бага ангийн багшаар ажиллаж байна. За ингээд багшийнхаа сайхан үнж, шуудраг, тууштай чадварлаг байдлыг бол одоо өөртөө шингээж авсан гэж боддог. За ингээд ангийн багштаа, за бүжин багштаа маш их хайртай шүү. Шавнар нь бүгд бахархаж явдаг шүү гэж хэлье. Одоо энэ 35 жилээр тэмдэглэж байгаа биднээсийг анхнаас нь усыг зааж энэ хүртэл амьдрал тэмцэлд хүргэж өгсөн анхны багштаа маш их баярлж байгаа. Манай ангийн багшийг Жүгдэр гэдэг. Жүгдэр багшигаа дурсаж байна. Манай хамт олон бүгдээрээ Жүгдэр багшигаа дурсаж байна. Тэгээ бүгдээрээ ингэж хэлэх боломж юу болох төр ханда төдөөлөн бүгдээрээ багшигаа дурсаж байгаа шүү гэж хэлж байна. Соёлын гавьяа зүйлүүдийн бас анги хамт олон дундаасаа Монгол улсын соёлын гавьяа зүйлүүдийн юм гүнзгийтэй шагналтыг төрийн гүнзгийтэй шагналтыг үйлдсэн манай ихчийн маань Монито амар анхаарна бүгд амар байна. Оо, өстө ганцуу сайхан нэг байна. Тэгээд стресс тайлж юм байна шүү. Одоо манай хүн одоо итгэдэг. Монголын улс маш олон болох байна. За бүгдээрээ цагаан хандуу хандлагчтай баяр хүргэе. Тэгээд мэдээд манай Манжуур хотын маань бас нэгэн холбогдолтой манай Орос ард түмний бас бэлгэлээдэг. Тэгэхээр би бас ингээд Оросын ийм өрөө эмээ хоёрын ийм хөгжлийн наалтыг бас бэлгэж байгаа байснаа миний найз хантайгаа өвгөн эмгэн болтлоо хандаарай гэж хэлж байгаамаа. За ингээд амраахтаа урдуудаа насаж 9 үеэрээ жаргаж явахыг хүсэж өрөөё бүгдээрээ. Түмэн үнцэн шиг харагддаг байх шүү. За ингээд хоёр аччихлаа. Түмэн үнцэн ихтэй ажиллахаар ихтэй эрүүлэг ажил. Манай баруун таймгийн болон үндэсний аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулсан цэргийн байгууллага, цагдаагийн байгууллагад олон жил тэл хүн хайгаад байна. Ангид манай хэмээн Монито алтан цэцэгч мөн байсан байна. Сангид манай Кристал автагч маань Монито мэгмөр ахмадасан байна. За бүгдээ сайхан хадаад таштай баяр хүргэе. Бидний мөнгө өгч аа. За манай ч хадаад фото өгөө. 동그라 나시 알아라 맹물하신 원이터 사는 동무들 있지만 뺏으면아 자만아 이거 모르겠네. 한다 이거 뭘?
Намайг ч сайхан бэлгшээлтэй сайхан түн адуутай болоорой сайхан бэлгшээл. Адуу өмнө. За манай сарантуй агч маань. За сарантуй агч ингээд анги ондод алтан гадас сарантуй агч мадагтай таныг Дэлхийн бохирцтой хүмүүийг олж мэндэлсэн бүсгүй хэм бэ? Дэлхий. Дэлхийн цэцэг. эцэг бидний алтан хомро энгүй тасэр байнда хайртай нүри аюун шаргасан байна. Баярлалаа. Би яагаад ингэ сая бүр нүрийг тодтоход байсан бэ гэхээр би нүр удахгүй ах чиг аваад бүр явж байгаа. За ингэ манай ихтэй. Айгуу гоё бэлэг өгч байна. Миний монитор батарч. Зэг манай баттар жахмаа шатсан байна. Сайхан хоршиг сайн ахмын шүү. Зэгэд баттар жахмаа. За бэлгэ. Бэлгэ. Зэгэд махман Монгол улсын соёлын газрын бэлтгэл мөнгө төлөвлөлтөй сонсон байна. Сайн бүгд цагаан хандлагатай баярлалаа. Зэгэд ингээд дүрсээ ингээд түр хаачи үнсэлтэй. Би бичлэг хаацсан байсан шүү. Дүрс хаацсан байсан. Баярлалаа. За ямар ч гэсэн хуучин дөрөвдрийн аяллыг маш сайхан сонирхолтой болгож ба. Баярлалаа гэж байна. Цэгмигээ харуулсан бас баяртай жаргалтай болгож ба шүү. За энэ баярын төрний миний монитор бид одоо үнчээд тийм хотел дээр юм. Бүх багтдаг аа бодчихсон гэж манай нэг ангиу. Тэгвэл би бодгийг ажилласан ба хоо. Нэг ажилласан нэг шүрэнтэй цаг. Би энэ монитор дэвгүй бэнжүү тайс ойгоор одоо энэ чиг юм ойд зүгтсээ сабэ гэж байгаа маа. Зүгтсээ шүү. Цагийн юм зэгж ядан байна. Моник цагаар хагч ядан. Абрах маш шатгасан байна. За бүгдээ сайхан хандсан байна шатаа. Буруу бэлгийг өгөөд. Арай том штий. За ингэ сайхан бүгд манжуу гадаад ирсэн байгаа. Манжуу гадаад бэлэг хэмдэг матрошкаг өсөн дэмжихийн ерөөлөнгөө цаг матрошка бэлгэж байгаа байна. Маш шатгасан байна. Бэлэг бэлгийнээ бидний мөнгө сайхан матрошка бэлгүүний осон бэлгэж байна. За энэ видео манай бэлэг маань За бид бүхэн бол Дорнот аймгийн улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 83-аас 91 оны төгсөгчд бөгөөд хүчин багштай 8-нд ангийг төгссөн сурагчид байгаамаа. Тэгээд бид бүхэн одоо 30-50 жилийнхаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэхийн тулд бүгд найрамдах хятад ард улсын аялал жуулчлалын гол бүс гол хот болох Манжуур хотод ирээд ингээд 3 дахь өдөр аялж гин. Тэгээд бид бүхний 35 жилийн ой бол ингээд
анх ярилцсан хөтөлбөрийнхаа дагуу сайхан аялцгааж байна. Тэгээд 35 жилийн ан баярын мэнд хүргэе. За манай 35 жилийн ан одоо хэд хэдэн одоо онцлог одоо өрмөц бас гой үйл явдлууд байгаа. За жишээлх юм бол одоо бидний дурсамж хичээл бид нар төрлөх 5 дугаар сургууль дээр очиж хийсэн. За энэ дээр бид нар А үсгийг солгоо гараараа бичиж сурахыг одоо багш нараараа заалгасан. За энэ ямар багш нар байсан гэхээр манай ангид бага ангийн багш мэрэгжил эзэмшсэн одоо ган чимэг, бол чимэг гэж зөндөө олон охтууд байдаг. За энэ охтууд одоо тухайн үеэр бол охтууд одоо бол эдгээр маань багш нар, бага ангийн багш нар гэсэн үг. За энэ бага ангийн багш нараараа бид нар А үсгийг солгоо гараараа бичгийг заалгасан. Энэ нь бол нэр үнэхээр сонирхолтой байсан. Тийм үстэй. Солгоо гараараа ингэж А үсэг бичнэ гэдэг чинь бүр их сони юм бэлээ. Энэ бол өстой манай одоо 35 жилийн арга хэмжээний үнэхээр нэг онцлог байсан. Шигтгэ байсан. Манай одоо оролцсон найзууд энэ төр сэтгэлдээ бас хэлэх байхаа тий. Энэ бол айгүй онцлог байсан. Тэгээд болд чимэг, ган чимэг гэсэн хоёр найзуудаа бидэнд ийм гоё сюрприз барьсанд нь маш их баярлалаа. Манай 35 жилийн айн энэ арга хэмжээний одоо хэдхэн хоногийн өмнө за манай ангийн охин Төмрийн мөнх тунгалаг маань соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг ийм сайхан эрхэм алдрыг одоо хүртсэн. За энэ маань бол бидний одоо 35 жилийн айн баяр дээр дахин нэг баяр нэмсэн юм давхар баяр болсон ийм сайхан үйл явдал болж байна. Тэгээд Төмрийн мөнх тунгалагтаа баярлалаа. Бас нэг онцлог гэвэл одоо бид нар чинь 35 жилээ энэ арга хэмжээндээ ирээгүй хүүхдүүд бас байгаа аахгүй юу. Гэхдээ тэр ирээгүй найзууд маань 40 жилийн ойгоор бүгдээрээ ирнэ. Одоо бид нар энэ бичлэг, видео, нэмээд зураг, ийм сайхан дурсамжийг гарын бэлэг бас ирээгүй хүмүүстээ бас бэлдсэн байгаа. Тэгээд энэ хүмүүс маань 40 жилдээ манайхан улам олуулаа ирэх бахаа гэж найдаж байна. Яг ирж чадаагүй мөртлөө сэтгэл зүрхээрээ нэг байгаа шүү гэд бид хэдийн бас ингээд явж байгаа аялын явцад та бүхэн ингээд өөрснийхөө хэрэгтэй юм зарцуулаарай гэдэг явж ирж чадаагүй хүмүүс маань алс ол гадаадад амьдарч байгаа хүмүүс маань хүртэл бүгдээрээ бас санхүүгийн эдийн засгийн санхүүгийн хандив өргөсөн. Тэгээд тэднэртэй бас бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн 40 жилийн ойгоор та бүхэн минь бид нартэйгээ 16 дараа нэмэгдээд бүгд явах ёстой шүү. Тийм. За нийт төгсөгчдөө 35 жилийн айн баярын мэндийг дахин хүргье. 8-д ангийн хамт олноос За намайг Төмрийн мөнх тунгалаг гэдгээ би 1983 онд Дорнод аймгийн Чавсан хотын 3 дугаар 8 жилийн сургуулийн 1-ийн Д ангид элсэн орж ирсэн. Биднийг жүгдэр багш маань бүгтэн авч за Эрдмийн их далайд хөтлөн алхсан. За тэр намраас хойш 43 жил өнгөрчээ. За тэгээд бид 1-ийн Д-гээс 8-ийн Д анги хүртлээ хамт суралцаж 1991 онд 8 жилийн сургуулаа төгсөж бүрэн бос дунд боловсрал эзэмшсэн. Энэ мөчөд бид жүгдэр багшийнхаа нэрийг дурдсаных энэ эрхэм хүний тухай би зайлшгүй хэлэх ёстой. Яагаад гэвэл хүний амьдралын 10 жилийн сургуульд элсэн орсон, суралцсан, хамтдаа бужигналдсан, багшаасаа А үсэг заалгасан, тоо сурсан, бичиж сурсан тэр он цаг мөчүүд хүний амьдралын хамгийн эхний, хамгийн гэгэн маш их хүндтэй тийм байр суурь эзэлдэг байдаг учраас тэгээд жүгдэр багш минь өөрөө их гойд их юм сайхан эмэгтэй байсан. Жүгдэр багшаа дурсахаар самрын наан зосж байгаа өндөр нуруулаг, за хөнхөр нүдтэй царайлаг, за тэгээд дээл өмсөн дээлэн дээгүүрээ гоё саатай альчуур зангидсан, үсээ ингээд шуудсан,
сайхан өндөр гойлог эмэгтэй самбарын өмнө зогсоод шохоо бариад зогсож байгаа тэр дүр төрх нь одоо хүртэл санаанд маш тод хадгалагддаг үлдсэн байдаг. Би Жүдүр багшийнхаа хайртай шав нарын нэг нь байсан. Тэгээд Жүдүр багш маань зөвхөн бидэнд эрдэм ном сургаагүй, зөвхөн эрдэм ном сургаагүй. Дээр нь биднийг дөнгөж одоо баруун зүүнийч мэдэхгүй үзэгнийхээ бэхэнд ингээ халтарцсан хууц хунаар ааж бэхэнд холиоч гэсэн тийм ээ гар хуруу хууц хунаар ингээ энэ балчир хүүхдүүдийг бүгдийг нь бас төлөвшил хүмүүжил бас олгосон боловсрал төдийгүй хүмүүжил төлөвшлийг бас олгосон ийм ачтай хүн байгаа юм аа. Тэгээд бид 3 дугаар ангидаа 1-3 дугаар ангидаа Жүдүр багшийнхаа халамжинд байж байгаад 4 дугаар ангиасаа бид бүхэн Бүжин багшийнхаа удирдлаганд 8 дугаар анги хүртлээ бид суралцсан. Тэгээд Бүжин багшаагаа би бас цаашгүй бас дурдах ёстой. Бас цайхан эмэгтэй. Бидний бас манай 8-ын ангийнхны бас нэг азтай тохиол нь бол их сайхан тийм ажил мэргэжилтэд эзэн болсон хүнийхээ хувьд бас их гоо үзэсгэлэнтэй тийм сайхан эмэгтэй хоёр багшаар ангиа удирдуулж ирсэн. Энийг бас яг энэ өчид заавал хэлмээр санагдаж байна. Бүжин багш маань өөрөө физикийн багш мэргэжилтэй Улаанбаатар хотоос шилжиж ирээд удаагүй тэгээ анхны дааж авсан анги нь манай анги байсан. Тэгээд бидэнтэй бас л их зуралцсан да, ер нь бидэнтэй их ноцолцсон. Бүжин багш бидэнд бол гооцон мэдлэг боловсрал ойлголтыг бол маш харамгүй өгсөн. Өөрөө их гоё эмэгтэй учраас дээр нь бас их ажилсаг. Тэгээд их чимхлүүр альва юмд их чимхлүүр ойдл үйлэнтэй гарамгай. Тэгээд зургийн авьяастай. Тэгэл юмнаар имичдэг. Техникийн бас мэдлэгтэй, тийм сайхан эмэгтэй мөртлөө бас физикийн багш учраас техникийн хөндөр мэдлэгтэй. Тэгээд тийм багшийнхаа бас удирдлагандаас ингээд бас 4-5 жил бид нар бас ингээд суралцсан маань бас их азтай завшаантай юм болж байгаа. Тэгээд би Бүжин багшиг дурдсаных би энэ цаг мөчид бас нэг гоё онцгой бас нэг санаанд үлдсэн нэг үйл явдлыг дурсмаар байна. Манай анги жил болгон шинэ жилийн багт наадмаар дандаа тэргүүн барилцдаг байсан. Жил болгон тэргүүн барилцдаг байсан. Багт наадам тухайн үеийн сурагчид ангиуд багт наадам хийхдээ ямар нэг баатрын дүрд хувилж одоо ном үлгэрийн баатрын дүрд хувилж ингэ шалгуулдаг гэсэн. Энэ бол баг нэг төрлийн уралдаан болдог гэсэн ангиудын оронд. Энэ уралдаанд тухайн үеийн 6 бүлгийн дунд энэ уралдаан тэмцээн манай 8-ын анги дандаа тэргүүн барьцдаг байсан. Бүжин багшийн шинэлэг сэтгэлгээгээр бид бүхэн одоо дүр товирж байгаа шүү дээ. Жишээлбэл би гэхэд 5 ТV-ийн эмэгтэйчүүдийн одоо дүр товирлоход би Монгол эмэгтэй дүр багш намайг Монгол дэлгэмсгөөд өөрөө цаасаар тоорцог малгай хийгээд тэгээд унжлага цацхыг нь болохоор тууцсан саагаар ингээд шимгэлээд тэр бүхэн одоо тэр зургууд бид бүхэнд байдаг хадгалагдсан үлдсэн. Тэгээд энэ бүхэн өөрөө маш гайхалтай. Манай ангийн шүрэг гэхэд Вьетнам охин болгох жишээтэй. Манай Бурмаг гэхэд Солонгос охин болгох жишээтэй гэдэг. Ингээд алтан цэцэг болохоор бас ямар охин боллоо, Япон охин болоод гэх мэтэр Сарамтяг болохоор энэтхэг охин болгоод тэгээд ингээд Бүжин багш өөрөө тэр бүхнийг бүгдийг сэтэж биднийг ингэж олон зүйл сургасан. За би бас Бүжин багшаас бас нэг зүйл сурч авсан. Тэр нь юу гэхээр цахилгаан зарцуулахгүйгээр, тог цахилгаан зарцуулахгүйгээр жигнэмэг хийх аргыг бас Бүжин багшаас сурч авч ирсэн. Энэ мэтээр манай ангийн охтууд ялангуяа Бүжин багшаас маш олон зүйлийг бас эмэгтэй хүний хувьд ирээдүйн эхнэр болох, ээж болох үргийг бас Бүжин багш нар бидэнд бас ойлгуулж бас энэ соёлд сурч ирсэн. Бүжин багштай бас энэ цаг мөчид маш их талархаж, бахархаж, хүндэлж явдгаа бас илэрхийлмээр байна. За ингээд бид бүхэнгээ 35 жилийн дараа ангидаа цуглаад ангиргаа орох мөчид маш их сэтгэл хөдлсөн. Цагаан толгойн үсгийн дараалалаар ангируугаад орцгоож бага ангийн багштай баярлаа гэдэг дугныг нэгэн жигд дуулж ингээд өөртөө яг тухайн сурагч үедээ
сууж байсан ширээн дээрээ ширээнийхээ найзтайгаа хамт зэрэгцэн сууж яг л тухайн үед сурагчид бид яаж суудаг гэсэн, гараа яаж авч суудаг гэсэн яг л тэр дэг журамдаа шилжээд тэр цаг мөч үнэхээр маш их сэтгэл хөдлөн байсан. 35 жилийн дараа ангийнхан маань эргээд уулзахад бид хүн бүгдээрээ одоо маш олоолаа болсон байна. Аав, ээж, өвөө, эмээ болцоосон байна. Зарим нь алдарт ээж болсон байна. За манай ангийнхан эрүүл мэндийн салбар, боловсрол, за цэрэг батлан хамгаалах, за мөн улсынхаа аюулгүй байдал, нийгмийн даатгал, за мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл гэх мэт, үдэ аж ахуй гэх мэт олон салбарт бид бүхэн маш амжилттай ажиллаж өрх гэрэн бас их сайхан амжилтаа авч явж ийм сайхан залуус болж төлөвшсөн байна. Энэ бүхэн бол бид бүхэн хувь заяагаар нэг ангид уулзаж учирч сайн багш нарын ачаар хүмүүжил төлөвшлөө олж авсны үр дүн ач тус гэж бодож ангийнхнараа бахархаж суулаа. Тэгээд бид бүхний бас 35 жилийн уулзалтын ойн баярынхаа бас нэг том тэмдэглэх ёстой бас нэг тэмдэглэн хэлэх ёстой нэг зүйл маань бол ангиараа бид бүхэн бүгд найрамд Хятад ард улсын Манжуур хотод аяллаа. За энэ аялал бол маш онцгой сэтгэл төрүүлсэн. Би анх удаа Манжуурт ирж байгаа. Яг өмнө нь Манжуурт ирэхэд эдэн завшаан олдож исэн боловч яагаад ч ажлын боломж таарч өгөхгүй ирж амжихгүй байсан. Тэгээд яалч байхгүй. Багасаа ичилсэн ангийнхаа хамт олонтой, ангийнхаа найзуудтай л ирэх учиртай байсан байна гэж дотроо бодоод явж байгаа. Тэгээд бидний аяллаа бас нэгэн аяллыг бас чимж өгж байгаа, ойн байрын маань чимж өгж байгаа бас нэг олон хөтөлбөр дарах хэмжээнүүд байна. Үүний нэг нь бид бас монитог бид нар 2 удаа зохион байгууллаа. Манжуурын монитог зохион байгууллаа. Алтан монита төрлөө. За ингээд бие биедээ бэлэг солилцож чин сэтгэлээсээ бие биендээ талархлын үгээ хийж, баяр талархлаа илэрхийлж ингээд 3 өдрийг их сайхан найртай сайхан өнгөрүүлж байна. Ингээд бид бүхэн бие биедээ байнга хэлж байгаа. Энэ үгийг ч би бас дахин бас энэ дэлгэцээр бас хэлмээр байна. Эрүүл байгаарай, эвтэй байгаарай, бие хайрлаарай. Тэгээд ямар нэг асуудал гарах бэрхшээл гарсан тохиолдолд бүр ангийнхандаа заавал хэлж мэдэгдэг байгаарай гэдгийг би эндээ би захиж хэлээд энэ аялал энэ уулзалтаа өндөрлөж байна. Гэхдээ бидний уулзалт бидний нөхөрлөлд дуусаагүй. Хоошид олон жилээр бид бүхэн бас холбоотой найз нөхөрлөж явах болно гэдэгт дүүрэн итгэлтэй байгаа. Бүх ангийнхаа бүх найзуудад эрүүл их аз жаргал хамгийн сайн бүхий хүсэн өрөөё. Би утгал санчхтаг онгон багын андодмэ бойлох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үхлэмэн ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэн нүргэлж байдаг бохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэн нүргэлж байдаг бохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо дуучин анхны хараа дууч гарсан цагаан ширээ
мартахгүй андуутны агих